юм бол одоо нөгөө цаг минуттай нэртэй. Yes, some already with number of cases echinococcus. Yes. I was talking to Professor Sunnam. Dr. Sunnam this morning. За одоо саван цул ирсэн эход харна. Ерөнхийдөө манайх нэг урчин сэргийл нойрлцохоо ер нь ерөнхийдөө нойрлцохоо ахах гүрүүстэй юм бас байна. Нойрлцохоог ос уцаар баримжуулаад нойрлцох. Айлгны 10 гэлбэн. За бөөрний харин сэргэлээ. Хоолндоо баг ирэхгүй сайн байна. Маш сайн байна. Тийм ээ. Тэр хараа яг зүрхний бичлэг бичиж байгааг аваа. Өөрхийн явдлыг хараад нэгжүүлж эхлэхээ гэсэн. Яг ажиглахад одоо сарын 20-нд төрсөн юм байна. За энэ 5 сарын 20. За энийг энэ алганда юм ээ. Оо тий. За ингээ. Оо сайн. За ингээ цаг минутаараа гараад ирсэн. 3 сарын 10-ны 4 цаг 5 минут. Энэ эмээгийн зүрхний цэглэл хамчлаг холболтоор гарч байна. Энэ ингээ эндээ хадгалаад тийм. Тэгээ манай яг үхий энэ ямар санагдсан яг энэ ширээнд байгаа багцаа. Тэгээ манай хэдэн төрлийн тавьсан ч гэсэн дээр 24 сая харьцаа. За өнөөдөр энэ сонгон хайрхан дүүргийн алслагдсан дүүрэгт энэ мобайл технологиг ашиглаж энэ төсөлмж үйлчлэгээ яаж үзүүлж байгааг яг энэ газар дээр нь айл гэрэл үзүүлж байна. Тэгээд гол нь энэ төсөлмж үйлчлэгийг үзүүлснээрээ хүрч чадахгүй ялангуяа одоо алслагдсан хөдөө орон нутгад алслагдсан дүүрэг мөн одоо өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг чадахжуулж энэ чиглэл дээр урьдчилан сэргийлэх төсөлмж үйлчлэгийг төлхөө үзүүлж эрт илрүүлэхийг одоо цаг алдалгүй хийх ийм боломжийг олгож байгаа ийм маш сайхан төсөл байгаа. Тэгээ энийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага за тэгээд мөн олон улсын байгууллагууд бусад олон улсын байгууллагууд дэмжиж ингээ хамтарсан ийм төслийг бол явуулж байгаа. Тэгээд энэ төсөлд бол ерөөсөө бүх анхан шатны онцлогоонууд бол бүгд хамрагдж байгаа. Явуулын эхо, явуулын зүрхний бичлэг, одоо явуулын энэ цусны шинжилгээ авдаг аппарат энэ одоо энэ хүний ингээд цусыг ингээд аваад шинжилж байна. За тэнд бол одоо анамнез авч чинь, эхо үзэж чинь. Тэгээ энэ бүгд нь энэ жижиг энэ миний юун дээр ороод таблет дээр ороод тэгээд энэ таблет нь шууд нөгөө хөгжлийн төв болон дүүргийнхаа эмнэлэгтэй холбогдоод ингээд бааз руугаа холбогдоод ингээд яг хүний нэг архив үүсгэх ийм боломжтой болж ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол өөрөө цаашдаа Монгол улсад нэн тохиромжтой. Ялангуяа ийм тархаа бутархаа орны хувьд бол энэ тохиромжтой. Тэгээд энийг бол цаашид ер нь хөгжүүлснээрээ бид нар нөгөө урьдчилан сэргийлэх үйлчлэгийг хэсгийн эмнэлгээрээ дамжуулаад энэ хэсгийн эмнэлгийн үйл ажиллагааг бас өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, сумын эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, эргээд сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг маань үйл ажиллагааныхаа энэ иргэдийнхаа өвчний мэдээллийг төв рүүгөө дамжуулаад одоо төвөөс шаардлагатай эрт илрүүлгийг бол тэр төвдөө эмчилгээний боломжийг л өгч байгаа ийм чухал ач холбогдолтой төсөл байгаа. Тэгээ энэ төслийг одоо цааш нь хөгжүүлэх чиглэлээр мөн түрүүчийн сард бид нар олон улсын байгууллагууд элчин сайдын яамдуудтай сайд миний бие уулзаж энэ чиглэлээр төслөө өргөжүүлэх чиглэлээр ярьсан санхүүжилт олсон ийм боломжтой бас нэг ийм юу одоо шанс гэдэг юм уу те ирсэн. Тэгээд энийг бол ер нь л Монголын эрүүл мэндийн салбарт улам цаашаа энэ хөгжиж ер нь нэг өрхийн эмнэлгүүд нэг бүгд нэг ийм юмтай болоод тэгээд энүүгээрээ орон нутагта энэ өрхийнхөө харьяаллынхаа хүн амдаа төсөлмж үйлчлэгээ хүргэсэн байх юм бол эрт илрүүлэг маань нэлээд агцтай сайн явна.
Тэгэхээр зэрэг нөгөө бидний мянган зорилтын хөгжлийн тавьсан зорилго маань одоо 30 он гэхэд дундаж наслалтыг 78 төргөн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм урт наслах ийм боломжийг бас нээж өгч байгаа ийм чухал төсөл байгаамаа. За, кофе олон улсын байгууллага дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлж байгаа энэ халдварт болон халдварт ус өвчнийг урьдчилан сэргийлэх зорилгоор анхан шатны тусламж үйлчилгээ хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвд ийм үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Энэ маань болохоор цаанаасаа ийм таблет, зүрхийн цахилгаан бичлэг, их оны ийм даачиг, төрүүлжсэн онцлогрууд хангагдсан байгаа. Одоо энэ таблетэн дээр болохоор Яхоны аппликейшн суулгаж өгсөн байгаа. Энийгээр болохоор Яхога харна. Зүрхийн цахилгаан бичлэгээ энэ зүрхний цахилгаан бичлэгтэйгээ холбоод зүрхний цахилгаан бичлэгийг дүүнж болно. За. За дараа нь болохоор хүмүүнийхээ ерөнхий мэдээллийг энэ аппликейшн дээр шивж оруулах хэрэгтэй. Эхний удаа эмчийн регистр, эмчийн нууц кодоор орох хэрэгтэй байгаа. За энэ маань болохоор орж үзүүлье. За ингээд энд одоо регистрийн дугаар хийгээд ерөнхий хүмүүсийнхаа мэдээллийг оруулна. За энэ дээр болохоор бүртгэл, үзлэг, халдварт болон халдварт бус өвчний асуумжууд байгаа. Ерөнхий хүний мэдээлэл байгаа. Ерөнхий хүн ам үзье. Энд болохоор хүний эрүүл мэндийн бие бэлтрийнх нь асуумжууд байгаа. За энэ болохоор сүрье, өвчний асуумжууд байгаа. Бид нэр энийг бол урдчилсан онш тавина. Тэгээ үнэхээр шаардлагатай гэвэл 2 дугаар шатлал, дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх ёстой. Тэгээд манахаар онцлогдсон хүмүүс эрт урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод үр дүн маш их сайтай байгаа. Хүмүүс маань маш их сэтгэл ханамжийн баталгаатай. Цаашдаа энэ үйл ажиллагааг явуулж өгөөсэй гэсэн маш их тийм хүсэлтэй байгаа. Тэгээ манай өрхийн эрүүл мэндийн төвд энэ тоног төхөөрөмж бүгдөө өвлөдөн. Цаашдаа энийг бүр эмнэлэг дээр бүр байнгын тийм үйл ажиллагаатай явуулна. Энэ эрүүл мэндийн цогц үйлчлэгийг хараа энэ газар дээр нь үйлчлэгээ үзүүлж байгаа энэ үйлчлэгээ бол өстой маш хэрэгцээтэй үйлчлэгээ байна. Энэ хараа бүх үйлчлэгээ нэг доороо цогц байна. Цогцоороо бүх үйлчлэгээ одоо зүрхнийх, эхоных гэдэг ингээд бүх цогцоор наваад ингээд мобайл юугаар ингээд ингэж яана гэдэг чинь манай энэ одоо захын гэр хороодлууд ч юм одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай айлуудад бол маш тэр болгон одоо амбулатороор бүх үйлчлэгээ үзүүлж чадахгүй, явж чадахгүй бас улсууд байгаа шүү дээ. Нэг цогцоор навна гэдэг бол маш үр дүнтэй, маш хэрэгтэй л төсөл хэрэгжиж байгаа юм байна л гэж бодож байна. Үр дүнтэй юм байна. Энэ цааш нь дахиад өргөжүүлээд нэг ингээд олон аймаг сумуудад олон дөрвүүдэд хэрэгжүүлэх юм бол маш хэрэгцээтэй төсөл байна гэж бодож байна.